Өнөөдрийн дугаараар та бүхэнд танилцуулах шинэ бүтээгдэхүүн бол BenQ-гийн MA270U монитор. Та бүхний цагийг хэмнэх үүднээс бид эхлээд дүнэлтээ хэлж. Хэрэв та Apple-ийн девайстай гайхалтай хосож ажилладаг 2 сая төгрөгийн дотор багтах 4K нэвтрэлтэй, үнэний ялгар сайтай, тоглохоос бусад бүгднийг хийх боломжтой, чанартай бас үзэмжтэй ажлын монитор хэрэг худалдаж авахыг хүсэх юм бол энэ мониторыг PC Mall-ын салбаруудаас уучлалгаагүй лизингээр худалдаа аваарай гэж хэлмээр байна. Сонирхлыг чинь татаж чадсан уу? За тэгвэл бичлэг эхлэе. За хэдүүлээ BenQ MA270U мониторын хамгийн чухал даваа талаас хамтдаа хэлцгээе. Энэ бол энэ дэлгэцийг хамгийн анх бүтээхдээ Apple-ийн девайсуудтай цөөн цай хоёр шиг хамтдаа гоё хосож ажиллахаар зохион бүтээсэн. Бүр гаднаасаа харахад хүртэл Apple-ийн гадаргуунд ашигладаг материалтай маш төстэй, нэмгийн ирмэгтэй, суурин дээр юм тавих арьс ирзэнэн суурьтай. Надад бол чихвчээ, утсаа, эсвэл компьютерээ тавихад маш амар санагдсан. Дэлгэцийнх нь меню контрол систем хүртэл Apple-ийн шиг энгийн бас минимал санагдсан. Гэтэ мэдээж гаднаа гэлэнцэг дотроо баланцаг байвал хэцүү. Гэхдээ энэ мониторын хувьд бол айл нь гэлэнцэг. Энэ дэлгэцийн өнгөний ялгарлыг MacBook-ийн дэлгэцтэй бүр яв цав таарахаар зохион бүтээсэн. Энэ харж байна. Хайрцан дээр хүртэл MacBook Color Match гэж бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг цаанаасаа энэс үлдэр харахтаа ямар нэгэн calibration тохируулгыг шаардлага байхгүйгээр таны дэлгэцтэй чинь яг адилхан харагдана л гэсэн. Энэ начиг контент бүтээдэг хүний хувьд маш чухал үзүүлэлт юм. Яагаад гэвэл зарим нэгэн тохиолдолд яадаг вэ гэхээр бусад өөр мониторууд хэдийн өмнөний ялгарлал сайн байсан ч гэсэн гар утасныхтай ялангуяа iPhone-ийнхтай өөр учраас бичлэг эдитлээд гаргаад social media-д оруулаад дараа нь үзэхлээр энэ хоёр өнгө хоорондоо шал өөр өнгө болоод гараад ирдэг. Тэгэхээр энэ мониторын хувьд бол энэ эрсдэл маш бага гэсэн. Дараагийн чухал давуу тал нь би энэ дэлгэцийнхаа тод бүдгийг нь Display Pilot 2 гэдэг софтверээр дамжуулаад өөрийнхөө MacBook-ны зориултын дэлгэцийг бүдэг болгож тод болгоод товчлуураар удирдах чадна гэсэн. Энэ Apple-ийн өөрсдийн Studio Display-с өөр ямар ч брендийн дэлгэц нь байгаагүй шинэлэг функц. Мөн түүшлийн дэлгэцийг надад маш их таалагдуулж байгаа дараагийн зүйл бол ганцхан ширхэг USB-C кабелаар дүрсээ дамжуулаад давхар лаптопоо цэнгэлэх боломжтой гэсэн. Гэтэ цэнгэлэг цэнэгтээ зүгээр юм 15 ваттын 40 ваттын чаржер шиг бүр 90 ваттын чаржер учраас ямар ч төрлийн ямар ч лаптопыг хангалттай цэнэглээд ашиглаж болно гэсэн. Энэ нь над шиг ийм цэвэрхэн сетаптай байх хүсэлтэй ийм OCD-тэй хүнд бол ганцхан ширхэг кабель явуулаад бүх юмаа зэрэг хийх боломжтой нь үнэхээр. Тэгээд бол нэмсэн USB-C ярьсных портуудын хувьд энэ дэлгэц маань 2 ширхэг HDMI, 2 ширхэг USB-A, 2 ширхэг USB-C оролттой. Нэг USB-C оролтод дүрс дамжуулах болон цэнэглэх 90 ваттын нүүдэн дэлгээрээ зөвхөн девайс цэнэглэх зорилттой 15 ваттын тийм USB-C оролт байна. Яг энэ дэлгэцийн хувьд нэг сул тал нь DisplayPort оролт байхгүй нь жоо тиймхэн. Гэхдээ угаасаа Apple-ийн девайсуудад DisplayPort ашиглах шаардлага гарах үз девайс угаасаа бараг байхгүй. За яг зөвхөн энэ монитортой холбоотой голлох чухал үзүүлэлтүүд нь энэ. За дэлгэцийн панелийн талаар хэдэлхантай ярилцъя. Яг панел үзүүлэлтийг нь ярих юм бол бидний өнөөдрийн ревю хийж байгаа энэ хүн монитор нь 4K нэвтрэлтэй, 60 Hz refresh rateтэй, 400 nit brightness хүртэлх тод болох боломжтой, 1200 Hz нэгийн контрасттай, nano matte текстуртэй IPS panel тэмдэглэсэжээ. Үүнээс онцлог нь 400 nit brightness гэдэг нь ер нь дийлэнх бусад одоо ажлын productivity monitor бол ойролцоогоор 350 нит хүртэлх одоо ийм тод болох боломжтой байдаг. Тэгэхээр энэ маань 400 nit brightness хүртэл болно гэдэг нь хэрв таны суудаг ажлын газар чинь офис чинь цонхны хажууд ч юм уусгүй нэлээд юм тод хэрэг өрөөнд байдаг бол энэ дэлгэц маш гоё болно гэсэн үг. Nano matte гадаргуутай гэдэг нь дэлгэцэн дээр гэрэл ойх нь хамаагүй бага гэсэн үг. Хэрвээ яг өөрийнхөө MacBook-ийн дэлгэц болон энэ дэлгэцийн хоёрыг хэрэг харьцуулаад харах юм бол иймэрхүү ялгаа зураг дарагдана. Яг энэ дэлгэцийн ганц сул тал нь 60 Hz refresh rateтэй над шиг хаяад тоглож хүсэлтэй хүнд бол мэдээж үнэ жоо хангалттай үзүүлэлт. Гэхдээ энэ дэлгэцийг зөвхөн ажлын зорилгоор ашигладаг бол хангалттай. Яг үзүүлэлтэн дээр байхгүй ч гэсэн миний ашиглах явцдаа өөрийн анзаарч мэдэрсэн зүйл нь юу вэ гэхээр IPS panel дээр хар өнгийн одоо дэвсгэр дээр цагаан өнгийн курсор ч юм уусгүй текст ингээ гарангууд гэрэл нь эргэн тойрондоо ингээ жоохон хайлж ингээ асгарч харагдаад байдаг. Энэ дэлгэцийн хувьд бол тэр зүйл бага байгаа нь маш таалагдсан. Тэр нь анзаараад ингээ харах юм бол BenQ MA270U энэ загварын монитортой ижил төстэй ойролцоо загварын монитор зах зээл дээр бол байдаг. Гэхдээ яг Apple тусгаалan зориулсан Apple-ийн төхөөрөмжүүдтэй үнэхээр сайн хоршиж ажиллаж чадах ийм монитор гэдэг нь энэ бүтээгдэхүүнийг зах зээл дээрээс бусдаас шал өөр бас онцгой болгож байна. BenQ MA270U мониторын талаарх ерөнхий чухал мэдээллүүд нэм байна. За дүнэлтэд давтаад хэлэхэд хэрв та Apple-ийн девайстай 2 сая төгрөгийн дотор багтах Apple-ийн девайстайгаа маш гоё хорш ажиллаж чадах 4K нэтаршилтай 60 Hz refresh rateтэй
бас дээрэс нь өнгөний ялгаар маш сайтай, чанартай, үзмжтэй гол нь ажлын тийм монитор хэрэг авахыг хүсэх юм бол Монгол дахь BenQ болон Zowie-гийн цорын ганц албасын дистрибьютор PC Mall-оос уг дэлгэцийг уучлахаагүй лизингээр худалдах боломжтой шүү. Хэрэг хүсэх юм бол энэ дэлгэц маань PC Mall-ын хүнсний дүрийн салбар дээр гаргаад тавьсан байгаа юм билээ. Тэгэхээр та бүхэн хэрэг миний ярин гэхгүй бол өөртөө салбараар нь зочлоод уг дэлгэцийг амдаар нь хараад үзээрэй. За ингээд дараагийн бичлэгээрээ дараа уулзцгаая. Түр баярлалаа.